Надад 3 хэмжээст бит өгөгдсөн байна. Би энэ дүрс ямар төрлийн дүрс вэ гэдгийг мэдхийг хүсэж байна. Хэрвээ би босоо огтлол хийвэл үүнийг мэдэж чадах болно. Тэгэхээр босоо огтлол гэж юу вэ гэвэл хэрвээ үүнийг цэлцэгнүүрийн гадна ташиг эсвэл ямар нэгэн зөөлөн зүйл шиг төсөөлвөл гэхдээ энэ 3 хэмжээст бит үүнийг тусаж авдаг гээ. Тэгэхээр надад нэг том хурц металл зүйл байна. Үүнийг ингэж зуръя. Тэгэхээр чамд ч бас нэг том хурц металл зүйл байгаа гээ. За жаахан цэвэрхэн зуръя. Тэгэхээр чамд байгаа энэ том хурц металл зүйлээр би үүнийг зүсэх гэж байгаа. Энэ бол миний зүсэх зүйл. Мөн би шууд доош нь явуулна. Энэ бол бидний яриад байгаа босоо огтлол юм. За энэ тэгэхээр миний зүсгэж байгаа зүйл. Энэ үүнийг томоор хийхэд хангалттай том. Үр дүнд нь бид дүрсийнхээ зургийг харах болно. Тэгэхээр энэ зүйл энд байна. Урд талаасаа зөв юм. За зүслээ. Үүнийг шулуун доош нь зүсээд энэ цэлцэгнүүрийг зүснэ. За чи үүнийг юу ч гэж нэрлэж болно. Цэлцэгнүүрэн тэгш өнцөгт пирамид ч гэх юм уу. За юу гэсэн ч болно доо. За тэгэхээр огтлцлын үр дүнд ямар дүрс үүсэх вэ? За тэгэхээр та нар төр бичлэгээ зогсоогоод үр дүнд нь ямар дүрс байхыг жоохон бодоод үзээрэй. За дүрс маань 2 хэмжээст авах болно. Яагаад гэх юм бол энэ ягаан талбай нь 2 хэмжээст. Хавтгай нэг хэсэг гэж үзэж болох юм. Харин энэ огтлолд чамайг үүнийг зүсэх үед энэ тэгш өнцөгт пирамид дүрс бидэнд харагдах болно. Тэгэхээр бичлэгээ төр зогсоогоод үүний талаар бодох эсвэл үүнийг өөрөө хийж үзхийг хичээгээрэй. За одоо үүнийг бодъё. Ахин нэг тэгш өнцөгт пирамид зуръя. За энд байна. Харин одоо түүнтэй адилхан зүйл нь юу байна вэ гэдгийг харъя. За би огтлоо хийцэн байгаа. Нэг удаа үүнийг энд авчиръя. За би энэ талын дагуу огтлъя. За ингэж энэ талын дагуу огтлно гэж үзье. Тэгэх юм бол энэ нь ёроолд нь гарч байна гэсэн үг. За тэгээ бүгднийг зуръя. Би үүнийг нэг удаа зүсвэл түүний дараа энэ нь ийм байдалтай харагдах болно. За тэгэхээр хамгийн санаараа зурлаа. Энэ нэг иймэрхүү харагдах болно. Энэ бол босоо огтлол. Тэгэхээр би энэ зүйлийг энчээ авчирсан. Харин одоо огтлол болон энэ зүйл миний хаажилсан зүйл болон пирамид нь энд байгаа дүрс болж байгаа. За энэ дээд хэсэг нь байна. Энэ тал нь үүнийг энчээ тавья. За харин энэ тал нь энд тавья. Тэгэхээр хэржигч болон цэлцэгнүүрийн огтлолд үүссэн 2 хэмжээст дүрсийн хэлбэр ямар харагдаж байна вэ? Тэгэхээр тэр нь ийм байна гэсэн үг. Тэгэхээр энэ яг трапез шиг харагдж байна тийм үү? За бүгдээрээ үүнийг шинэ өнгөөр будъя. Тэгэхээр энэ нь огтлолын үр дүнд үүссэн дүрс гэсэн үг. За манай огтлолын үр дүнд үүсэх дүрс ингэж харагдах болно. За хэрвээ чи юун дээр огтлол хийх юм бол нэг иймэрхүү болох юм байна.